Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Дотор муухай болох, бөөлжис сутгах. Эдгээр эмгэг нь далдах хүнсрийн хэлээр та амьдралдаа хэн нэгнээс ямар нэг зүйлээс салж чадахгүй байгааг, эсвэл хэн нэгний ямар нэг зүйлийг хүлцэж чадахгүй байгааг илэрхийлдэг. Яагаад зарим жирэмсэн эмэгтэй хордлоготой байдгийг та мэддэггүй? Учир нь тэд жирэмсэлтэй хөөхд төрүүлэхээ хүлээж авч чадахгүй байгаа юм. Дотор муухай болж бөөлжис сутгаснаар та маш хүчтэй зэвүүцэл, үл эвлэрлийг мэдэрч байна. Учир нь таны далдах хүнсэр ямар нэг нөхцөлийг хүлээж авахаас татгалзаж байна гэсэн үг. Түүнийг над түрэхээр л дотор муухай харагдгийг. Миний доторх бүх юмыг гаргаад тайчих шиг болд юм аа гэж нэг эмэгтэй ярьж суусан. Тэр ходоодны шарахтай өргөлж бөөлждөг байлаа. Далдах хүнсрийн бүх төрлийн айдас дотор муухай болохын нэг шалтгаан. Тиймээс өөрөөсөө энэ айдсын шалтгааныг олж, түүнээс чөлөөлөгд, амьдралыг хөнгөнөөр хүлээн авч, амьдралын бүхий л тохиолдлыг эерэг сургамж гэж хүлээж ав. Бүх шин санааг хүлээж авч, улмаар түүнд идээш. Тэр үед таны гэдэс маш сайхан ажиллах болно. Далайн өвчин. Зарим хүн машин, онгоц, усан онгоцоор явхад биеийн суларч дотор нь муухай болж бөөлждөг. Үүний гол шалтгаан нь далдах хүнсрийн айдас байдаг. Дассан, аюулгүй байраа орхисон байна шүү дээ. Ямар нэг мэдэхгүй зүйлийн өмнө айдас төрсөн хэрэг. Энэ нь үргэлж сайхан байдаггүй. Хоёрдугаарт, аялын явцад жолооны ард байгаа хүнд та заавал итгэх хэрэгтэй. Та анзаарсан уу? Жолооны ард яваа хүнд ийм өвчин тохиолддоггүй. Яагад гэвэл тэр байдлыг удирдах байна. Гэтэл яг ийм шалтгаанаар галт тэргэнд хүний дотор муухай болдоггүй. Яагад гэвэл галт тэрэг эргэлдэж явдаггүй. Тогтоосон маршрутаар зөвхөн урагшаа явдаг юм байна. Түүнээс гадна энэ унааг хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр асуудлыг шийдэхийн тулд итгэж сурыг. Өөрийнхөө амьдралыг жолооны ард байгаа хүнд даатгаж итэг. Гэхдээ
Эхлээд өөртөө итгээрэй. Бие суллаад альва зүйлийг өөрийнхөө жамаар болгоход нь бүү саадвал зүгээр л шин сэтгэлээсээ таашаал аваа. Та өөрийнхөө ертөнцөөр аялж байгаа шүү дээ. Аялах явцдаа та юуны өмнө өөрийнхөө зан чанарыг улам таньж мөн олон шин зүйлийг олж мэднэ. Энэ бүгдийг ойлгохоороо айдаст нь алга болж хэрэг дурлагт нь нэмэгдэх болно. Элэг. Энэ бол уур хилэн, цочмог зан авирын эрхтэн. Аль тэртээ Гиппократ, Аристотелийн үеэс хүний 4 төрлийн зан чанар буюу холерик, меланхолик, флегматик, сангвиникийг тодорхойлсон билээ. Цочмог буюу холерик хүн бол шарын шинжтэй зан ааштай хүн юм. Элэг цусны өвчтөй хүмүүс хэн нэгэнд уурлаж, хорсон, зэвүүцэж түүнийгээ дотроо хадгалж явдаг аж. Дарагдмал ийм сэтгэл хөөрөл эхэндээ цусны хүүдийг өрөвсүүлж, цусыг зогсон болгоод суугийн нарийсах бөгөөд цаг хугацааны явцад энэхүү гадагш гаргаагүй гашуун мэдрэмж чулуу болон хуурдаг. Учир нь зарчмын ёсоор хүмүүс өөрийнхөө төрөмгийн бодол санааг илэрхийлэхийг ёс зүйгүй хэрэг хэмээн дотроо хадгалсан дээр гэж үздэг шүү дээ. Тийм хүмүүс өөрийгөө болон бусдыг шүүмжлэх дуртай. Элэг муутай хүмүүс ихэнхдээ элэгний судасны өрөвсөлтэй байдаг. Яагад гэвэл энэхүү судаснууд нь тэдний төрөмгийн бодлыг үйлдэл болгож байдаг юм. Тэд ихэвчлэн гашуун бодлоор дүүрэн явдгаас ялангуяа өглөөний цагаар ам нь гашуу өргөж байдаг. Бардам зам тэднийг ууртай болгож гашуун бодлоосоо салхад нь саадуулдаг. Тэд үргэлж гомдолж явдаг. Өөнтөгч зангаа үргэлж хамгаалж явдаг. Цусны чулууны өвчин. Цусны чулуу нь хуримтлагдсан гашуун ууртай бодол. Мөн түүнээсээ салхаттан саадуулж байгаа бардам зангийн үлдээсэн уулмөр юм а. Энэ бол олон жил хуримтлагдсан харамсал, хүнд бодол, хараал, уур, бардам зан. Цус рүү хатгах нь эргэн тойрныхоо хүмүүст зэвүүцэх, тэднийг төвчгүй байх, тэдэнд сэтгэл ханамжгүй байгааг илэрхийлж байна. Бид бодол бүхэн биеждэг гэдгийг мэднэ шүү дээ. Бүхэл хортой бодлын биет болсон нэгдэл нь энэ үлээ. Саяхан цус руу хүчтэй хатгуулсан миний нэг өвчтөн ач охиныхоо тухай хорсолтойгоор доорх зүйлийг ярьсан юм. Тэр 17 нас ч хүрээгүй байж надтай бүдүүлгээр харьцаж, ёс бус авирлаж, бие зэвүүцмээр авч явдгийн. Хэрвээ болдгсон бол бүр багал зурдмаар. Тэр тантай хамт амьдэрдэг. Гээгүй, аавынхаа ээжтэй хамт амьдэрдэг. Тэр их сургууль сурдаг, эцэг их нь хабаарсгэд байдгийн. Өв залгамжлахын тулд хөгшин болсон эмийг ихээ харах хэрэгтэй. Тэгсэн ирнэ юу ч хийдэггүй. Тиймээс би ажлынхаа дараа эмээр нь очиж бүх юм нь хийх хэрэгтэй болдгийг. Тэр охины толгойд одоо зөвхөн зугаалах л байх шиг байна. Та ач охиноо үйлдэлээ өөрчлөөсэй гэж хүсэж байна уу? Гэхдээ мэдээж хүсэхгүй яах юм бэ? Хэрвээ та түүнд зэвүүцээд байвал тэр өөрийгөө өөрчлөнө гэж юу? Би ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж байна л да. Гэхдээ өөрөөр яаж чадахгүй маа. Болохгүй юу? Эсвэл чадахгүй юу? Ер нь бол чадахгүй. Ач охинт нь өөрийнхөө үйлдэлээр танд юу зүйлж яах гэж та боддгоо? Үгүй яах. Хүмүүжлгүй гэдгээ л үзүүлж яахгүй юу? Өөр юу гэдгийг? Та өөрийнхөө худад хэрхэн ханддаг вэ? Зүгээрээ. Тэр чин одоо өхөөгшин өвчтэй хүн өөрөөр яаж хандах вэ? Өнгөрсөн цаг үед та нарын хооронд асуудал байсан бэз? Байсан. Бид маш их хэрэлдэж маргадаг байсан. Та яаж мэдэв? Одоо болтол өөрийнхөө худалд гомддгийг тань би мэднэ. Гэхдээ та өнөөдөр түүнийг заавал харж хандах хэрэгтэй болж
Түүнд гаргаж байсан түрэмгийллээ та ингэж нөхөж цайруулж байгаа юм. Ач охинт нь таны худлаа хэрхэн хандаж байсныг л өөрийнхөө харилцаагаар харуулж байгаа хэрэг. Тиймээс түүнд зэвүүлсхийн оронд тийм хичээл зааж байгаа түүнд баярл. Эмчээ та бараг л үнийг хэлчих шиг боллоо шүү. Үйлчлүүлэгч ямар нэгэн бодол хийлнэ. Та худалдаа хандах хандлагаа л зөвхөн өөрчил. Тэгмэц ач охин та хоёрын харилцаанд эерэг өөрчлөлт орно гэж би тэр үгэнд зөвлөсөн юм а. Орчин үед элэг эцсийг угааж цэвэрлэх олон арга бий болсон боловч түүний ач холбогдол төр зурих байдаг. Өвчний үндсэн шалтгааныг арилгахгүй. Яагаад гэвэл бургуй төдийхнөр зан арын шиг цэвэрлэж болохгүй шүү дээ. Нойр булчирхай. Энэ эргэтэн эрүүл сарвал байх эсхийн шалгуур нь амьдралын чихэр, амьдралаас таашаал авах, амьдралд баярлах чадвар юм. Нойр булчирхайн өрөвсөл. Хэн нэгнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байх нь нойр булчирхайн өрөвсөл төрөгдөг. Ийм тохиолдолд амьдрал сэтгэл татхаан болж гарах гарцгүй болж өөр хүрдэг. Би нэг тохиолдлыг сандгийн. Би тэр үед 5 дугаар дамжаагаа төгсч байсан бөгөөд эмнэлэг дээр дадлага хийж байлаа. Тэгэхэд нойр булчирхайн хурц өрөвсөлтэй нэг хүн өөрийнхөө хэн нэгэнтэй муудалцсан тухайга ингэж ярьж байсан. Би тэр үед түүнийг алхадч бэлэн байлаа шүү. Түүнээс хойш би хүнд итгэх итгэлээ алдсан гэж их л зэвүүцэн ярьж байсан юм да. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг биднэрсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм а. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5